Сайн байцгаана уу. Үнэн худлын дэнс нэвтрүүлэг Entertainment студ халах гол руу одоо яг үнэн худлыг дэнслэхээр аян замд гарсан. Нийтдээ 4 хоногийн хугацаатаагаар бид яваад яг бодит байдлыг хараад ирлээ. За тэгээд ер нь харж ирсний дараа бол маш их эмзэглэх сэтгэл төрлөө. Нэгдүгürt дорнот бол миний өссөн төрсөн газар. Тийм болсон байна гэж би огт бодсонгүй. За хоёрдугаарт одоо 1939 онд өвөг дээдс маань одоо тэр сайхан газар нутгийг авч үлдэхийн тулд маш их алтан ам хайр наргүй цусаа өргөж байсан газар. Тэгээд маш их сэтгэл хөдлөө. Тэгээд эцэст ер нь бол яг юуны төлөө яах гэж явсан гэдэг зорилгоо бол тодорхой хэмжээнд биелүүлсэн гэж бодож байна. Тэгээд одоо нэвтрүүлгийг та бүхэн хүлээж авч үзэх гэж байна. Хүнд бол гол ус агаараас өөр хэрэгтэй зүйл гэж байхгүй. Тэгэхээр гол гэдэг зүйлээс гол ус гэдэг зүйлээс болж энэ бүх зүйл рүү одоо хүссэн үсээгүй үнэн худлын нэвтрүүлэг орж байна. Өчүүхэн миний би ямар ч байсан ард түмнийхээ нүд чих байх одоо энэ үлстэй үнчээр байгаад худалдагдаж хуурахгүйгээр үнэн зөвийн төлөө явах болно. Тэгээд бас ийш явхад тодорхой хэмжээнд тусалдаг хэсэг бүлэг хитгэн хүмүүс үүдэг тэр хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд монголчууд одоо сэрх цаг нь болсон ухаантайгаар ивэр хууль бус Монголд болж байгаа хууль бус зүйлийг хуулийн дагуу бид нэр хийх хэрэгтэй. Тэгэхээр монголчууд одоо хүлцэнгүй байж ханлаа гэдэг үгийг та бүхэнд хэлмээр санагдаж байна. Халах голын дайн зөвхөн халах голын дайн байсан. Хайртан бүхнээ дайснаас мөрсөн хамаг ардын дайн байлаа. За сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үнэн худлын дэнс нэвтрүүлэг эх орон газар шорооныхоо төлөө хууль бус зүйлийг ард түмнийхээ нүд чих байхаар одоо нэвтрүүлгийг бэлдээд ирсэн үзэгч та бүхэн бас мэдж байгаа хаа. За тэгээ энэ удаа Улаанбаатар хотоос 650 км-ийн зайд орчих одоо миний өсөд төрсөн нутаг Дорнот аймагтаа ирсэн байна. За Дорнотын одоо танктай одоо халах голын ялтанд зориулж барьсан юм мундаг хөшөөний одоо өмнө та бүхэндээ бас мэдлэгээ дэвшүүлж байгаа баяртай байна. Тэгээд Дорнотод яагаад ирсэн бэ гэхээр халах гол гэж одоо бидний Монголын одоо энэ Япончуудаас газар нутгаа хамгаалж үр хөвгт хойч ирээдүйн төлөө амь нас бие эрхтэн цусаа зориулж исэн тэр халах гол гэж газар хятадууд маш ихээрээ ирээд тэнд хятадын сүлжээ бий болоод тэгээд дээрэс нь одоо газрын тосыг нь олборлоод өдөрт 40 мянган тонноор нь зөөдгөө гэсэн яриа байна. За мөн дээрээс нь тэнд ажиллаж амьдарч байгаа одоо малчдын малыг нь маллуулад өөрсдөө хятадууд нь эзэн суугаад сарын цалиу өгөөд ажилуулдаг гэсэн нэг юм дам яриа байна. За тийм хамгийн гол нь тэр тамсаг гэдэг газар бол маш олон хятадууд одоо хятадын сүлжээ Монголын газар нутагт хятадын сүлжээ бариад тэгээд тэнд юу нэг хууль бус юм маш их юм байна гэсэн нэг ийм сураг одоо ажлын дагуу ард түмнийхээ нүд чих байхаар ингээд зорж явна. Тэгээ хамгийн гол нь бас нэг юм хэлэх гэсэн чинь хэлий гэсэн санаа маань тамсаг гэж ийм том газар халах гол гэж одоо газар тийм том нефт баялаг гарч байхад яагаад Дорнот аймаг хөгжихгүй байна вэ гэдэг бас их сонирхолтой сонирн байна. Тэгэл хамаг баялагаа хамаг хар алтаа тэр чигээр нь урагшаа туугаад гаргаад идэг ямар ч гэрээ байдгийн хамгийн гол нь тэр тамсаг гэдэг газар 100% одоо бараг хятадууд ажилладаг гэсэн сураг байна. 3,000 хятад яагаад Монголын газар нутагт тэр алтыг авч одоо хэрэгжилж байгаа авж байгаа баялагыг авч байгаа мөртлөө яагаад 50% нь монгол хүн ажилчид байж болдгүй юм бэ? Хүний нөөцийн асуудал бас сонирхолтой байна.
Тэгээ байгаль экологи гэдэг талаас бол маш хэцүү. Одоо тэнд бараг цөлжилт явагдаад эхэлсэн. Үнэхээр хэцүү болсон. Менингийн тал гэж одоо дэлхийд алдарсан одоо Монголын хамгийн сайхан хаашаа чарсан цэлийсэн сайхан тал гэдэг. Энэ тал ер нь бол үгүй болж хэлж амтны сүргэн дөрвөө зүхтааж байна. Зээрүүд маш ихээр өгөж байна. Гангачиг болсон ч гэсэн тэр газар экологи байгаль экологийн тэнцвэр алж байгаа учраас амтэн ургамал бол маш ихээр өгч байгаа тодорхой. Тэгээд энэ бүхнийг одоо чадан ядан явж дэнслэе. За тэгээд дээрээс нь бас энэ хүртэл явах одоо бензин тус гэдэг одоо хэрэгтэй зардлын маань ард түмний бас эх орон сэтгэлтэй ард түмэн маань бас надад сэтгэлийн хандив өгч бас бензин тос ингээд миний явах замд маш ихээр урам зориг өгч ингэж хамтарч ажилласан бас ард ирээдтэй би талархлаа гэж хэлмээр байна. Ахмад уймэд болго ашд бид мартагвэ бид мартагвэ эцэг тэнгэрэн та этүгэн газар минь та бидэнд хэлсэн битгий За халах гол явах замдаа Доронтын Хэрлэн гол одоо Доронтоор чи Хэрлэн гол уурсдаг. Хэрлэн голынхаа бас энэ бохирдол болон нөгөө сая ширгээд байхгүй болсон гэсэн тэр мэдээллийг одоо Хэрлэн голын гүүрэн дээрээс одоо та бүхэн бас харж байна. Тэгээд Хэрлэн гол бол хэвэн урсч байна. Яг энэ жин жоохон гантай байсан. Нилээн урсгалан татарсан байсан боловч сая бас бороо хур ороод ер нь бол Хэрлэн гол гайг болцсон байна. Ямар ч байсан энэ усанд бол нилээн усад орж шумбаж өссөн. Тэгээд голоо харах сайхан байна. Тэгээ ямар ч гэсэн одоогоор бол татарсан юм алгаа. Одоо ингээд замдаа цаашаа Тамсаг руу тэр тэнд дийлээд одоо Монголын газар нь эзэн суугаад байгаа тэр хятадуудыг очиж үнэн бодол байдлыг харъя. Замдаа гарлаа. Монголын бахархал болсон Менингийн тал гэж одоо хаашаа чарсан юм цэлийсэн тал газраар одоо нөгөө Тамсаг руу явж байна. Тэгээд Менингийн тал бол үнэхээр гайхалтай, маш сайхан үзэсгэлэнтэй. Одоо үнэхээр үгээр хэлж одоо үзгээр бичгүй юм сайхан бахархал онгошил төрж байна. Зам бол янзын сайхан, бараг засмал замаасаа илүү байгалийн зам байна. Тэгээд одоо энэ Менингийн талаас сая 0306 дугаар ангийн шалганаар өнгөрөөд гарлаа. За тэгээ шалганы цэргүүд маань бол сая өдөрт бол бараг 10-20 хятадууд Доронт руу ингээд ийшээ ингээд байн холигддог гэж сая тэгж байна. Тэгээ энэ ард түмнийхээ нүд чих байж бүгдийг л яг үнэн шударгаар таа бүхэнд харуулах болно. Ингээд замдаа үргэлжлүүлэн зам руу явлаа. За, чин билээ нэр? Уран байгаль. Уран байгаль. Энд хоолн гэр ажилладаг. Хоолны гэр ажиллаулаад одоо 4 жил болж байна. 4 жилээ. Тэнд танах одоо хятадууд одоо 21-р талбай чинь танаа хайж байна. Хятадууд ирж үйлчлэх үү? Хятадууд ирж үйлчлэхгүй. Хятадууд цаашаа баяр шуургал явдаг. Манай энэ зам бол манай орон нутгийн
чоолсонгоос халахгүй бүр сум руу чиглэсэн төв зам дээр л байгаа л да манайх. Тэгээд сумын орон нутгууд үйлчлүүлнэ. Тэгээ урагшаа явж байгаа халахгүй сум руу явж байгаа. Тэгээд бөөр нурлын явж байгаа аял зугаалын улсууд үйлчлүүлэн зундаа. Тэрнээс хятадууд ирээд ийл юм байна тий. Хятадууд ирэхгүй нэ. Өвөлдөө бол багасчдгийн явна. За эндээс танахаас 19 дугаар талбай нь хэр олон бэ? 19 дугаар талбай чи манайхаас ийшээ 100 гаруй шүү дээ. 100 гаруй. Тий. Одоо ийшээ 21 бол ойрхон. 21 ч нь ойрхон. Одоо нэг 20 км л байна. 21 ч нь сүүлд гарч ирсэн юм цаана юм уу? Тий, сүүлд гарч ирээд л одоо үйл ажиллагаа явуулаад эхэлсэн гэхэд л одоо өчнөө замбрааг бол тонго ажиллаж байгаа шүү дээ. Аимшигтай. Тонго гэдэг юм уу тэр нь? Тий, одоо газрын тонголцдог чи үгүй тий. Тэгээ тонголцдог нөөтэй авдаг хөрөмж гэсэн үг юм шүү дээ. Тэр ч одоо хийх байгаа багцаагаар таны мэдхэр одоо 100 гаруй байгаа хоо энэ ч одоо бүр ийш хоошоогоо 100 хоошоогоо яваад одоо яг энэ төв 21 дугаар талбайгаас л хил руугаа л 10 км л байдаг гэсэн шүү дээ. Яг бид нар бол бүр 100-аас шиг ингээ газар ухаал тонголцоо байж дээ. Өдөр болгон нөгөө нөөтэй шахаал хамаг баялагийг аваад шахаалаа. Зөөгөл тэгээ зөөхтөө өдөр 50 60 машин гарна. 50 60 машин гарч байгаа гэсэн баяр шуурын манай бомб. Тэр чин доорож нэг 50 60 70 бараг 100 тонны машин л байдаг л хөө. Байдаг бахаа 50 60 тонны машин байдаг л. Өдөрт 50 60-аар ихэр ч одоо яана Монголын гад доор хар алт дууслаа шүү дээ. Ер нь одоо дуусаад байгаа юм шүү. Дуусчихаа одоо дуусах байлгүй тий. Ингэж замбрааг зөөж байгаа юм чи. Тэгээд 21 гэхэр чи сүүлд гарсан 21 гэхээ сүүлд гарсан гэж энэ ч одоо гараад 8 7 8 жил болсон юм шүү. 7 8 жил болсон. Өдөрт 60-аар зөөж нэгдэж ч одоо яана. Одоо улмал нэмэгдээд л ах юм шүү. Чи өрөм ухаад л жил урмын ангууд ирээд л ухаж ийн гэж тэгэхэд тэгэхээр тэр тонголцдог чинь нэмэгдээд л явж байгаа гэсэн үг шүү. Жил болгон нэмэгдээд. Тэгтээ бол Монгол шууд цаашаа хятад руу гараад хятад руу гарч л түүхий ярил цааш нь авч гарч ирсэн. Тэгээ нөхөн сэргээж байгаа юм гэж юу ч байгаа дандаа л энэ тэнд уусан шорол нөхөл болж хуурч идэг шин. Тийм. Одоо яг минингийн тал штэ энэ ч бол. Тийм минингийн тал. Минингийн талд орно шин. Тийм минингийн талд одоо тэр 21 бол ухаад байгаа юм штэ. Тийм ухаад байгаа. Тэгэхээр одоо тэр минингийн тал яг ямар болж байна? Одоо ингээл одоо минингийн талаар л явж штэ би. Тэгэхээр гоо ямар гоё. Одоо тэгээд та эдгийш ороод хараад мэдэн штэ. Аа. Үйл ажиллагаа явуулцгааг нь бүр мэдгэж байгаа юм чинь. Аимшигтай нөгөө. Тий. Таны нүдээр ер нь ямар болсон байна? Одоо элсэн цөл болох юм шиг л хуурч шүү дээ. Бөөн шороо тоос эн чин гад замаа тавиагүй нэгдүгürt замаа тавиагүй ингээд зүүн чи баяр шуу явна гэдэг чинь 100 км шорон замаар явж байгаа. Шорон замаар явхаар чинь шороо тоос гэж тэр олон машины шороо тоос гэж өвс мөс бол өлөн саарл юм болж хуурч шүү дээ. Нийл сул шороо. Замын хойдол бол нийл шороо тэгээд малчд дээр малтгалдаг газар тэр чинь дандаа үлж хаварж байгаа нэг дайран өнгөрч байгаа. Тэгээ одоо замаа тавиагүй манайх ингээд өглөлдсөн. Тэгээд ингээд зөөжлээдэг орон нутгийнхан бодвол мэддэг л байлгүй. Тэгээд тэнд одоо хичнээн монгол хүн ажилтдаг хичнээн хятад хүн байт юм бол та битэх хугацаа. Би сайн мэдэхгүй одоо хятадууд байна. Ихэнх нь бол хятадууд ажилтдаг. Тэгээ манай монголчуудаас байхан байдаг. Тэгээд нэг хайхтар 50% нь бол байхгүй 20-30% байж чадчих юм уу тийм л хэлдэг шин. Харин хятадууд маш их хятадууд. Тэгээд энэ чинь хятадын сүлжээ өрдөг гэдсэн. Үнэн үү? Яг төв дээр бол барихгүй хаа. Юу л барьдаг юм одоо сайн мэдгүй. United Mob-оор бол хөжөнөр өөрснөө Монгол сүлжээ барьсан, утас барьсан сүлжээ. Хаана 19-ний болов нөгөө хятадын бүр утасны сүлжээгээ оруулж ирсэн. Бараг тэр чинь монголчууд боош зөв хятадын газар нутагт очиж байгаа шүү л гэсэн л тийм хүмүүс надад яриад хэлсэн байхгүй. Тэгэхээр нь одоо бүр өөрийн үдээр тавьж байгаа л та. Хятад сүлжээ барьдаг байж магадгүй. Ер нь бол барьдаг шүү дээ. Энэ минийгийн талд бол манай дээр хаяа орж ирж ин гэж идэв. Энэ шалган нэвтрүүлж байгаа багварын цэстэ байна. Тэн дээр л хүртэл амжаас үлжээ гэж. Тэгээд 21 чинь бол халах гол сумын харьяа болсон. Халах гол сумын харьяа. Халах гол ер нь хөгжсөн юм байна уу? Хөгжиж байгаа юм байхгүй. Яг хэвээрээ. Яг хэвээрээ л шүү дээ. Чойвсон бол хөгжөөд их юм баг бас байхгүй. Ганц хэдний шинэ барилгууд л ч өөр юм алга. Томтой хөгжиж байгаа юм байхгүй. Нефт чинь одоо газрын гүнээс хараад 10 хэдэн жил. Энэ авдгаа аваад одоо баг дуусах энд орсон л гэдэг. Тий. Тэг Монгол хүний одоо сэтгэл зүгээр та яг юу гэж боддог одоо энэ Монголоос одоо яг хятад ирхэн л орцоод байгаа шүү дээ. Чи одоо манайх хэдэн жилээр яасан газрын төрөөсөл хэм үү юм гэх одоо. Одоо бодвол тэр юугээ төлөвлөсөн орж ирч идэг үзэг бид нарыг Монгол хүмүүсийг л бараг үзэхгүй шүү дээ орж ирж осмос ахуулахгүй жанр
бид нар чи бас манайх чи эндээс 20 км-с ийшээ явж годог ус байхгүй шүү дээ. Миний талч годог ус гардгүй. Тэгээд ус мус авахаас эхлээд өндөрлөлттэй, бэрхшээлтэй, хөдөлтүүд мэдлэлтэй өгөхгүй шүү дээ. Ус өгөхгүй. Хаашаа тэгээд тэнд үйдэг худгийг хятад эзэлчихэд. Тэг хятадууд эзэлсэн. Тэр чи өөрсдөө энэ бол анх байсан худаг юм ба шүү дээ. Үгүй ерөөсөө өөрсдөө гаргасан. Одоо бол замбрааг удаг гаргаж ш. Тэгээд усаараа л нөгтгөлийн гэж ярьдгийг тэгээд том машинууд ирэл ус авч илээдэг. Бид нар бол тэндээс авдаг шүү дээ. Бид нар бол яг энэ худаг нь бол ууж болохгүй л гэдэг. Тэгээд бид нар цэвэршүүлсэн усыг авахгүй тэр кемпер нь очдгийг тэгээд хятадууд өгөхгүй шүү дээ. Яах вэ хятадууд Монголд ингээд мөнгө төлж байгаа та нарт ус өгөхгүй. Энэ юуны 21-р талбай дээр чинь цөөхөн идэ айлдаг шин 10-аад хайл анхал нэг өрөм юугийн манжил гарч ирсэн тэгээд өвөлдөө тэрийн манаа л зундаа тэгээд ажилгууд хаан байхаа газраа мэдэхгүй баг манай эн чинь туслан гүйцэтгэх компани зөндөө биш бас 21 дэх сокогоос гадна туслан гүйцэтгэж одоо өгсөрлөлт жанг гэдэг өрмийн анги янз янзын анги гэдэг дэрнүүд тустай шахалт махалтч гэдэг тэрний манаач нар гэж байдгийг тэгээд зундаа бол ажилгүй тэд нар чинь тэгээд эндээс хөөгөл итэр шүү дээ тэгэл өвөл болохоор нэг хятад бол тэр чигээрэл ер нь даварцсан эзэлсэн юм биш үү? Ер нь бол энэ халах голыг хятад эзэлчихэд байгаа юм биш үү? Тэгээ монгол хүнийг хөөд туугаад тэгээ монгол хүнд их дээрлэхүү ханддаг гэж яриад байгаа юм. Өөрийнхөө газар нутагт байгаа юм шиг. Тэгээ одоо манайх бид нар төрөөслөж ятсан энд байх хэрэггүй л хаа нэлээд ярих гэдэг. Баг хөөгөө болох гэдэг. Монгол хүнийг Монголын газар нутгаас хөөгөөд. Эндээс ийшээ буу энд байж болохгүй л гэж хөөгөөд байна гэж л одоо айл үзөөж буугаал гэж. Яагаад орон нутаг тэмцдэг юм бол? Орон нутгийн удирдлагуудад хэлдэг шүү дээ. Одоо харин нэг давгүй хэлээд бид нар гар үлгээс зурж явуулсан хараа усаа алдаг оног өгдөг болж өрөхгүй ус өгдөгс шүү дээ. Хэл ам хийж усах хэрэгтэй л болж байгаа юм биш. Усах хэрэгтэй. Йоо, Монгол хүн Монголын газар нутгийг тэр хятадуудад ингэж өөрийнхөө газар нутгийг дарлуулна гэдэг чинь юутэй одоо гамшигтай зүйл юм тий. Цаашаа одоо болчиход байна л да энэ минигийн тал. Цаашаа чинь тэгээд за минигийн тал одоо үнээр үнэхээр цөлжчихсэн байна. За тэгээд явж байгаа засаг дарганаар энэ их уршлын гişүүд өдр чинь зундаа ингээд бөөр нуур зугаалгал явж мэдээж харж л байгаа шүү дээ. Яг дундуур нь гарч байгаа юм чи. Яг дундуур нь. Яг бөөрлөө явах дундуур нь ороод. Яг голоор гарч байгаа. Төв зам чи яг дундуур нь гарч байгаа. Тэгээд цаашаа бүр бөөрлөө орж ийн үү ер нь. Үгүй бөөрлөө орохгүй. Энд чинь бүр зүү хойшлоод яг энэ төв байгаа газраас зүү хойшлоод хил рүү л яваад байгаа юм байна шүү дээ. Хил дээр бараг тонгоо байдаг гэсэн шүү дээ. Зүрхэнд мөх тэвэтэн нутгийн минь тэртэ алсад хохрох тэгш дүрэн тэнгэр минь тэнгэр минь Таарцэн мөн зэвцэн хэр нутаг минь зэжний гунийг харчих зэвэр ялдам салихаан минь the moon.
надаараа раднаа эргэж авшиг дуудан дууг минь өршөөл гэж шиг урайна эхорны Озэн саннагда хюма За сайн байцгаана уу. За би дөржил авсан гэдэг юм байна. Алахгүй сумын хоёр дугаар багийн ялтуугийн болчихно. Тэр 65 оноос хойш мал ажлууд ажиллаж 71 он цэвэрчүүд 14 талгаж ирээд тэр айл болоод өнөө хүртэл одоо мал сая юмдаа байтэр. Байтэр За тэр газрын тос бол 2008 онд эхлээд л одоо тэгээд өнөө хүртэл үргэлжлэж байна. Одоо тэгээд энэ цагаан зэр гэдэг байхгүй болсон тал дүрмэлждэг байсан цагаан зэр байхгүй болсон. Өв сургамал одоо бас шарилжээ голдуургадаг болсон. Гангачиг их болдог боллоо. Одоо тэгээд өвлдөөс яг хүүтэн тэрхүүл болдог болоод энэ дэвнэ. Тэрхүүл тэгээд энэ газрын тос энэ тэнд л одоо Пайдмаас асах гэн тэнд юм асах гээ одоо мэддэг юм байхгүй одоо тэгээд манай орон нутагт нэг ийм их хөл зөнгөө шууч юм уу ашиж тийм их хөл болчиход л майндаа одоо юу болт юм танаа нуунаас олж юм тэгээд нэг ариулж орох юм уу хараад сууч юм. Энэ газрын тосны их олон машин хөлгдөг учраас манайхан чинь хатуу училтаа зам гэж байхгүй шороон замаараа явна. Тийм учраас асар их тоос басна. Одоо ер нь хөндөй дүүрэн тоос хөшгөлж байна шүү дээ. Тэгээ хаврын төлөөрөнд бол ялмалд асар ихээр нөлөөлж байна. Одоо ер нь уушгаар өвдсөн ханиасан ахсан төлмөл бол маш илбэг. Тэгээд
ичин дэргэлч чинь нэрээс уушгины хавдар болж шүү дээ. Одоо хавдаруултлаа хүндэрч чинь. Уушгины өвчин. Хөхөрөө уушгтай мал бол одоо ер нь захаас аван үргэлж явсан. Одоо ер нь ядлагаанд орсон мал болгоны л уушгил тийм л гэмтэлтэй байх юм байна. Тэгээд дэм болохоо байгаад ядарсан энэ үзэхэд бол одоо бүр хавдар болоод уушг нь чэйжиндээ багсраад одоо бүр идэвэрэндээ ингээд барьцалдсан байдаг болсон. Одоо ер нь манайханд бол асар их хохиролтой байна энэ. 21-р талбайн 68 км зам уул нь хаж явцтай болох ёстой байхгүй юу? Тэрнийг одоо хичнээн жил ярьлаа. Нэг бараг 7-8 оноос эхэлсэн байгаа энэ газрын тусны үйл ажиллагаа. Одоо энэ 21-р талбай бол манайханд их ойрхон гардаг юм уу? 2-3 км зам гардаг. Тэгээ одоо ярьсаар л байна. Одоо хэзээ биелэх юм итгэхгүй. Өнөө хэвээрэл байна одоо. Зам бол ёстой замбраага алдсан гэдэг. Нэг зам болохоо байгаад л энэ хүн машинууд чинь газар зүсээд их зөөлөн хөрстэй манай энд чинь. Чигтэй бороотой ирэнд бол газар дээр зүсээд л ороод явчихна. Тэгээд лахид цаагуур нь лахид зүсээд л ингээд гараад яваад байгаа юм чинь. Ямар ганц 2 машин явахгүй шүү дээ. Өдөр зүрг л 100-аад машин ч явдаг юм уу? Наашаа цаашаа хөлгсөн ер нь 100-аас л алдавж явдаг баха. Гэж л нутгийн ардам ярьдаг юм шүү дээ ер нь. Энэ замыг л бол одоо яаралтаа тавиулах шаардлагатай байна. Энэ чинь нэг халахгүй сумын энэ хэдхэн ардам ялдагийнхны хувь заяа биш юм л да. Энэ чинь одоо эх орны одоо өмчүүлсэн энэ мал сүргээ хоёр нь эрүүл байх нь бол одоо ер нь хэм бүхний үүрэг байхаа л гэж одоо би бол бодож байна да. Засгийн газар энийг авч үзэх шаардлагатай байхаа гэж би бол санаж байгаа. алтан гомроо тэнгуй танцэг байгальда хайртай. Тэгээд энэ сум орон нутагт бол одоо тийм хувьцаа хувь хөрөнгө ноогдгүй гэж ингэж яриад ах юм. Одоо бас мэддэг чаддаг хүнээс асууж ил байна л да. Одоо ер нь орон нутгаа хөгжүүлэх талаар одоо энэ газрын тоснос одоо юу орж ирдэг юм бэ? Ямар ашигтай байдаг юм бэ манай орон нутгад гэхэд. Засгийн газар 20% л авдаг юм штэ. Орон нутгад өгдөг юм аа, аймагт өгдөг юм л гэж ярих. Одоо энэ нь одоо бодвол худал ярьдаггүй байлгүй дээ. Энэ одоо яхаараа энэ орон нутгаас мөн ингэж хамаг байлг юм хамж авч яж одоо ер нь орон нутгад нь тустай болдог юм бол энэ одоо бас их гайхмаар одоо ер нь бид бол ер нь их дургуусч байдаг энд бол ер нь газар нутгийн мөн бол цөлмж биш тэрээс тэгсэн хэрэн ярдад ямар ч тийм сумд бол орж ирж байгаа орлого зарлага гэж байдаггүй ардамны амьдрал дээшилж байгаа юм бол байхгүй ер нь дороотж ийн манайх бол амьдрахын төлөө бол одоо ястаа шороо долоо гэдэг нь л барь болж явах шиг юм шүү. Одоо намрын хадлан бордоо илдөөс ажил болж байгаа. Гадны улсыг хаддаг байсан. Одоо таныг нь болиулсан шүүл ярьж гин үний юм уу хөдөлгөөний өндөө өндөө чи гараагүй л байна. Одоо ингэж ud гарах юм байхгүй. Одоо тэгээд зарим ташгаа айлдыг бас газрын чөлөөлөгсөн гэдэг дээрээс газрын чөлөөлөгсөн тийм зүгээр сурагтай. Тэгээд айлууд ууш нөгөөд болгоцсон. Тийм байгаа. Тэгээд дарганаас асуухлаа зүгээр нутгийн чөлөөлж байгаа мó гэсэн хондонд бэлчээр сэргээж байгаа гэсэн тийм их үйл ярьж байна лээ. Өшөөл содод асууд бошоохон газрын чөлөөлөгсөн бас гадны хүнд хөдөлсөн ч юм уу яасан ч юм тиймэрхүү сурагтал одоо бодлын дээгүүр доогоор шалгадаг л байлгүй. Сайн хадлын хувь манайхан чинь нэг нэлээд хэдэн жил авчиндаа тэгээд энэ бэлчээр хадчдаг ба хэрүүлтэл тэгээд дээрээсээ ёслол гэдэг одоо тэгээд малчтаа уулзж ярьдгүй. Ер нь юмыг бол манайхны дараа нар чинь малттайгаа уулзж ярьж ер нь ард түмэнтэй ярих гэж явахгүй дээгүүр шийдчихдэг. Юм мэдтүү мал хооны хэдэн километр явах уу адуу өхөр хэдэн километр бэлчээр хөгдгийг мэдтүү тэгж өгдөг мэдхгүй учраас би тэг айлын үлжээр шахаж одоо тэр өгсөн өгсөн байх нодон жил хэрүүл болсон. Тэг манахаас нэг 4-5 км 3 км-тэй газар хадлаа өгчээд бөө хэрүүл болж тэгээд нэг гайгүй нодон үлж явах цагаагаар гайгүй болоод тэгээд өнгөрсөн. Тэгээд өнөө жил яг мэдгүй одоохондоо ч нөгсөн байхгүй л ах шиг байна лээ. Одоо ингээд мод гараад ирэх юм уу мэдгүй. Энэ төрөл гараад ирдэг штеп. Хожиг юм бол манайханд л хүчтэй штеп. Манайхны юм яг хүч мотойхон тэмэрхүүл байдгийг. Тэгээд одоо энэ зуурд 3 сараас зууршаад улаан цэргийн зам гэдэг дээр томоо өндөр хашаа барьсан. Одоо 2-3 жил болж байна үү дээ. Хүн оруулдгүй. Тийм
ашигад би яг дээр нэг яг өөрөө очиж үзээг улсууд өндөө очив. Тэгээд учиргүй өндөр томоштой. Дотор нэг хэдэн гэр байдаг. Тэгээд нэг юу ч байдгийг үүдэндээ лав тийм юманааштай юу гэх тийм газар. Энэ олон янзал манайхан таамаглаад байгаа. Тэгээд л асуудгийн сургалтын дараагнаас цагдын дараагаас хүртэл асууж илээс одоо шалгаж байгаа энийг шалгаж байгаа л гэсэн одоо яг одоо 3 жил шалгачихлаа шүү дээ. Ягаад одоо 30 болж яар түмэндээ хэлдэггүй энэ яах гэж юу байдгийг энэ одоо энийг бол олон удаа асууд ондоо наад түм энэ нутгийн улсууд энэ ямар очиртой байна вэ? Олоход олж чадахгүй. Тэгээ энийг дараа түмэндээ одоо хэлж болдгүй юм байд юм уу? Яа тийм нэг бас нэг төл бас нэг ч бас нэг ард түмэн бас энэ ямар очиртой гэдгийг ойлгох чадахгүй 3 жил болж байна даа. Энэ манай халахгүй сум чинь Баян хошоонт гэдэг одоо хэл гарч байна. Одоо энэ газрын тос гарч байна. 19-р цаанаг 21-р цаанагийн тос гардаг тийм нэг бомт байна. Ахиж нөмргийн бомт гэдэг ахид нэг хэлийн бомт байна. Тэнэнгээр одоо ер нь жоохон ямар зоригтой бомт хэлнээсэн нааша цаашаа ямар улсууд нь гарч ирдэг нь бол тодорхой биш. Ардтан бол ерөөсөө мэдээлэл байхгүй. Одоо нутгийн улсын ярьж байгаагаар бол тэнд хөдрийн хайгуул хийж байна гэж нэлээд олон жилийн өмнө хөдрийн хайгуул хийж байгаа тэнд их том анги байна л гэж яриад байсан. Одоо бол баг ашиглаж байгаа ухааны улсууд ярьдаг болсон байна. Тэрнийг бол одоо нэг сумын засаг захиргаанаас асуухад бол одоо сайн мэдх юм байхгүй хайгуул анги л гэж яриад байдаг. Одоо тэрнийг ер нь тодруулдаг газар гэж байдаг юм уу байдгүй юм уу одоо ер нь нутгийн улсууд бол ер нь ардтан бол одоо энэ тэндэг бол одоо газраас нь чиглээд л байдаг ухуулаад л байдаг хамаг баялгаа зөөлгөөд л байдаг ер нь их эмзэг байдаг шүү манай нутгийн ардтан бол ер нь эмзэглэдэг. Манай халахгүй нутаг гэдэг бол ер нь дээр үеэс төвхөнд мөнгөрсөн ер нь асар олон хүний амьнасыг авч чадаж ээж одоо бүрэн бүтэн үлдсэн нутаг байгаа нутаг ор юм аа. Тийм учраас ер нь халахгүй ардтан бол ер нь орон нутгаа ингэж их эвдүүлж сүйтгэүүлж одоо ингэж сэндичүүл байгаад үнэндээ үнэн харамсч идэг. Бид ч одоо тэрний нэг бидний өр хөөгч одоо өр хөөгтөн амьдрын өр хөөгтийн өр хөөгтүүд амьдрын шүү дээ энэ нутаг чинь бол бидний мөнхийн одоо нутаг орон одоо ер нь эзэмшиж явах ёстой. Одоо бүрэн бүтэн авч явах ёстой тийм одоо ам тангараа бараг өгсөн тийм л газар орон мөн байгаа юм шиг. Тэрс нутгийн ардтан бол одоо ер нь энэ тэмдгүүлэн хайгуул хийж байна. Одоо тэгээд л 500 мянган га газрын одоо жилет ус болгоно гэдэл одоо манайхан чинь нойдно урж ийн бидтэй тийм ээ. Нэг электрик тэмцэл өрнөсөн шүү дээ. Одоо ер нь ардтан бол асар хүчтэй эсэргүүцсэн дээ. Тэрэнд бол одоо яста харин нэг энэ нутгийн төлөө зүрхэн цохилдог хүн тотал одоо ер нь яста ер нь яана ер нь настай улсууд бол ер нь ойрноосоо гарсан шүү дээ. Шөн зэрэгтэл одоо ер нь яана одоо энэ чинь ингээд л одоо хашаал хараалаад авах юм одоо тэгэл гадны иргэд баг мэдх юм ухааны юм л ярьж байгаа юм чинь үнэн хотлон мэддэхгүй юм яриад л одоо стартны чинь үнэн төвшөлт оруулсан шүү дээ. Одоо харин тэрмэн нэг жаахан намжимхэн болоод л байна. Одоо тэглээч гэхэл одоо энэ тэндгүүл одоо шөн яваад л энэ тэндгүүл пайз босоод орчдөг энэ одоо тоо тавиад л пайз босоод орчдөг. Одоо тэр нь
одоо яг тийм яа гэсэн бичиг байхгүй ч гэлээсэн одоо бодвол нэг л эзэмшиж байгаа асуудал эзэмших асуудал одоо тэрний тэмдэглээд байна үл гэж нутгийнхан бол ойлгоод байгаа шүү дээ. Ер нь тэдний чи хаяанд байж усгацсан байна, энэч байж усгацсан байна л гэж ингэж яриад байх одоо тэгээд юу болж байгааг бол одоо яг мэдээлдэг хүн гэж бол ер нь ард түмэнд үнэн мэдээлэл өгч байгаа хүн гэж бол дааж алга байна. Бид бол одоо дэмий нэг төгшүүрийн дунд л одоо яаж байгаа юм бол яах гэж байгаа юм бол гэсэн тийм л одоо усууд байна шүү дээ. Одоо тэгээ энэ ерөнхийлөгчийн нэг энд яг манай орон нутагтаа нэг танилцаад энэгээр энэ газрын тос мосоо гэдэг газар орны нэг өөрөө нүдээр харж үзээд тэгээ бидэртэй нард түмэнтэй нэг уулзаад нэг сайхан яриа хийчих хөлөөгөө дотроо бодож илэн тэгээд ажил ихтэй байдгүй болтой нэг цагт ирэх л байх л гэж бодож байна шүү дээ. Манай халахгүй нутагч одоо ардын хувьсгалын жилүүдэд л бомцэнд гэж одоо хүн байгаа үедээ тэрний үед л одоо энэ гадаадаас чинь одоо харчин марчин манайхны чинь их дээрэмддэг тийм газар байсан гэж байхгүй юу? Нутаг оронд нь шундаг юм уу? Эд байлигт нь шундаг л байсан байлгууд бол тэрээр нь чинь ардын хувьсгалын үед чинь тэр бомцэндийн хараа гэдэг ирж манай нутгийг чөлөөлсөн гэж байгаа байхгүй юу? Тэгээ манай халахлаас чинь их олон улсууд одоо тэрэнд зэрэгд энэ үйл ажиллагаанд оролцож ийсэн. Манай энэ нутгаас одоо 33 барьцаанд төрсөн шүү дээ. Одоо Монголд одоо ер нь нэг сумнаас 33 барьцаанд төрнө гэдэг бол асар их л одоо ер нь гавьятал үес гэж би бол боддог. Манай халахгүй сумч ер нь их түүхэн үйл явдлаараа бол одоо их онцгой газар гэж бид бол үздэг байхгүй юу. Манай яг халахгүй сумаас 4 хөдөлмөрийн баатар төрсөн. Гадуучин баатар цэвэлдэрж байгаа гэж 63 онд хөдөлмөрийн баатар болж исэн байхаа. Нэлээд их. Тэгээд Өвчин баатар алтан гэрэлгаа гэж байлаа. Хончин баатар Лувсан болдонгоо гэж одоо бүр 70 хэд төрсэн хойно тэр хөдөлмөрийн баатар болж исэн. Одоо ч хөвгтүүд нь байна Дорнод аймагт бүрүүдэрч гээд малчин одоо бидний үеийн хүндэлтэй настай хүн байгаа. 60 жилийн гаргал орсон 67 8-тай хүн байгаа. Газар тариалангийн баатар Пүргөө баатар гэж байсан. Манайханд одоо бас сайхан олон байсан гэрээ бас мөнгөлөө өдөлцгөөсөн. Тэрний өр хүүхдүүд ах トゥ төрөлсөд нь одоо орон нутгата сайн сайхан амьдарч явна. Малчин одоо тэгээд хал ажил үсэг хийгээд одоо тэдний өр хүүхдүүдэд одоо сайн сайхныг хүсье. Тэгээд ер нь Монголынхаа ард түмэнд алахгүй нутгийнхаа ард түмний өмнөөс эрүүлэн сайн сайхныг хүсье те. За өссөн төрсөн нутгийнхаа өнгийг ингэж тодорхойллоо. Нутгийн өнгө барааны холоос өндөрлөх вангийн цагаан уулаа гүйгүүл адуу шиг сүүмэлзэхгүй азаргын уус минь аюул өхнөөс аврагч авралын шүтэн их хөрхөн минь үүлэн хэшиг уулзсан үлэмжийн тунгалаг алхын гол хурдан мордын шүншигтэй хөхөндрийн овоо минь таны өнгөөр туяарах талын нүдэн буйр нуур талын хонгонд бэлтэлцэх таван ташгаа нууруудаа үнгэн зоо шиг халиурсан үйзэн буцаан салаа Мангрын толгой санкирдсан манантай санкир талмнэ малын бэлчээр өрөнтэй мандал зайдны өндийнүүд тааны толгой цайрсан талын намхан толготтой тал нутгийн зон олон тайван бөгөөд амглаа гэж би өөрийнхөө өссөн төрсөн нутгаа ингэ төсөөллөө. Одоо ч гэсэн энэ одоогийн цэцэг дарга нь бас мөн хадлан хадах нэрээр малын тийжээд тарина гэдгээр засгийн газрын зөвшөөрөөгүй газар олон мянган газраар өгсөн. Өөрсдийнх нь тэр үе амьдарч ирсэн тэр бөөр нуурын дэрэгдэх Ялбагийн газрыг нь за Улаанбаатарын иргэн байгальмаа 5 жилээр за хэд хэдэн аж ахуйн нэгжид 10,000 20,000 гарна ингээд 15 жилийн хугацаатай хадлан хадах хэрэгтэй. За бүр тэр байтугай Хятадын 95% эзэмшилтэй компанид газар тариалан эрхлэхээр 15 жилийн хугацаатай ингээд газрыг нөхцөн бит.